За сайн байцгаана уу. 9 дахь өдрийн бичлэгээр уулзаж байна. За энэ хөөрхөн жижигхэн цөөрөм дээр ирсэн. Загас хараад бидний амьдрал оршихуй нэрэ. Үнэхээр шүтэн барилдлагатай шүү гэд бодоод байж юм. За энэ талд нь болохоор гоё балчиг намаг дотор тэр бадамлынхаа цэцэг ургаж байна. Нэрээ дэлбэлээд байна. Энэ бадамлынхаа цэцэг тийм балчиг намаг дотор ургадаг мөртлөө өөрт нь бол тэр хэр балч шавар нь огт наалдаагүй байдаг гэдэг шүү дээ, тийм ээ. Тэгээд гоё юм аа, үзэсгэлэнтэй юм аа. За энэ дагаа загаснуудыг харин цагаан загас байна. За энд алтан загас байна. Тэр намайг хоол өгөх гэж юм гэж бодож байгаа юм яана. За тэнд нь хоол өгдөг юм байна бүгдээрээ хамт. Загасанд хоол өгье. Ер нь бол амьтдад хоол энерги сэтгэл үзүүлж байвал сайхан санагддаг. За энэ нарийн жонголт юм болоо. За эдгээр ингээд над руу хүрээд ирлээ бөөнөрөө. За энэ чинь ингээд хоол нь байна. За сайхан боллоо. Тэр ингээ хоол идчихин. Ямар гоё өнгөтэй загснууд вэ? Алтан чар загс байна. Тэр цагаан загасаас их гоё юм аа. Тэ улаан. Ирийн. Тэр навчин даагуураас нэлээд хэдэн загснууд байна. Тэгэд гадуур явахдаа бол аль болох илүү их нөгөө алхаад тийм ээ алхаж явахыг би илүү үздэг. За тэгээд шатаар бол алхаад тийм ээ яг ингээд зориод фитнес дасгалын клубүүдэд очиод чадахгүй нөхцөлд бол сайхан гадаа сайхан алхаад шатаар явхаар бол лифт биш шатаар алхаад ингээд явж ивэл бас нэг хөдөлгөөн хийгээд авах боломжтой юм болов уу гэж боддог аа. За өнөөдөр бол одоо гадаа хүүхдээ хичээл сургуульд нь хөргөж өгөөд явж гин. Тэгээд энэ гадаа нэм гоё загас байдаг. Загас хараа загас хооллоо сэтгэл санаа бүр сайхан зэрэгчлээ. Тэгээд та нар маань ч гэсэндээ аль болох хөдлөх боломжоо ашиглаад алхаад шатаар сайхан алхаад тэгж байгаарэ. За маргааш бичлэгээр уулзъя баяртай.